За үзэгчдээ сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Мөнгөний луж нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар инхүү эхэлж байна. Гал морин жилийн анхны дугаар эхэлж байна. Өвлийг өнтөд авч хавартай хамт золгосон та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн ярих сэдэв болвол үүнтэй холбоотойгоор тоггүй байсаар байгаад тис хөлтөхүү хэмээх сэдвэр бол бүгдээрээ ярилцуулна. За тэгэхээр энэ жилиг бид бол бас нэг тогны хязгаарлалттай бас чиж гайгүйхан хязгаарлалттай даваад гарчлаа. За тэгтээ хамгийн гол нь дараа жил яах вэ? Дараа жил харин бид нар энэ тоггүй байсаар хагаад тис хөлдчих юм биш үстэй гэдэг эрсдэл бол бодтой байсаар байгаа. За тэгэхээр бүгдээрээ бяцхан түүх иргэн саны халтар царайт үзэх гэдэл тог тасраад байсан ийм он жилүүдийг бид нар санаж байгаа хаа гэж бодож байна. За би тэр үед бол нэг дөрөвтэй ч юм уу тавтай байсан байгаа юм. Тэгээд яг нэг удаа тог тасраад тэгээд тогтой айл руу манайх эгчнэр ойрхон айл руу явж халтар царайтын нэг ангийг үзчихсэн. Тэгээд би жоохон байсан болохоор манай ээж намайг явуулаагүй. Шөнө орой болцсон, өвөл болцсон байсан. Тэгээд энэ дурсамжийг одоо сая энэ жил өнгөрсөн одоо 12 сар 1 сард сэргэлээ л дээ. Тэгээ энэ их сонирхолтой үйл явдал ингээд давтагдаж байна. За юу гэхээр халтар царайтаас хойш Венесуэл юу болсон бэ гэвэл Венесуэл бол дампуурчээ. Венесуэл бол тухайн үед бол үнэхээр баян орн байсан. Одоо статистик тоо баримтыг ингээд хараад үзэхээр гэтэл өнөөдөр юу болцсон байна гэдгийг бид бүгдээ мэдж байгаа. За харин бид дахин лаас аваа. За эн чинь юу болов? Тог тасруугүй юу? Тэгэхээр энэ тог тасралт 3 секунд үргэлжлэлээ. Харин ч удаан биш, маш богинохон байлаа. Харин эндээс хэн биднийг аваргаа гэхээр төр биш, хувийн хвшил аварлаа. Тэгэхээр ер нь бид цаашдаа өвлийн энэ тэсгэн хүүтэнд тог тасраад байвал яах вэ? Тис хөлтгүү эсвэл одоо асуудалгүй амьдраад аж амьдралаа өргөжлүүлээд явах уу? Тог тасрах гэдэг бол за яг өргөх гэрт бол 1 цаг 2 цаг тог тасрах гэдэг бол хохирол багтай. Гэтэл томоохон үйлдвэрүүд хүнс хөдөө аж ахуй үйлдвэрүүдэд тог тасруул юу болох вэ? Имлэгт яг маш нарийн нис засал хийж байгаа хүний амь нас дүүж байгаа тэр цаг мөчид тог тасруул юу болох вэ? Тэр олон технологийн шат амжилгыг давж байгаа тэр үйлдвэрүүдэд тог тасруул юу болох вэ? Тэр энэ бол тоглоом биш ээ. Тэгэхээр бид одоо энэ өвлийг ингээд давчлаа гэд энийг мартаж болохгүй. Дараагийн өвөл хүртэл бид энийг ярьж явах хэрэгтэй. Дараагийн өвөл хүртэл бид нар энэ дээр бэлтгэлтэй байх хэрэгтэй. Дараагийн өвөл хүртэл бид тис хөлдөхгүй бүр харин тогны хязгаарлалт хийхгүй гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Тийм учраас өнөөдрийн сэдэв болвол үүн дээр үргэлжилж байна. Тэгэхээр энэ бол улс орны хувь заяа, ард түмний амьдрал, компаниудын аж ахуй нэгжүүдийн ашиг орлоготой тасрал салшгүй холбоотой зүйл. Ялангуяа манайх шиг ийм уул уурхад түшгэлсэн эдийн засгийн орны хувьд бол тоггүй байна, тог тасалтна гэдэг бол гамшиг юм аа. За тэгэхээр халтар царайтыг үзэх гэтэл тог тасраад байсан тэр 30-аад жилийн өмнөх тэр дурсамжийн жил бол миний хувьд ингээд сэргэлээ. Үнэхээр энэ бол байж болохгүй зүйл. 21-р зуунд бид бол энэ бол Венесуэл улсаараа эдийн засгийн дампуурсан шиг энэ тогны тасалдал, энэ тогны хязгаарлалт бол бас нэг дампуурл шүү л гэдгийг энд бол хэлэх гээд байна. Тэгэхээр бид энэ дампуурлаас яаж гарах вэ? Тэгэхээр энэ дампуурлаас гарах арга бол хувийн хвшил авралаа энэ жил яг үнэндээ. Уул нь төр засаг маань ард түмнээ хамгаалж, ард түмнийг аврах хэрэгтэй. Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Тусгаар тогтнолын хил хязгаарын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Тэр дотор эдийн засгийн аюулгүй байдал, тэр дотроо эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж явах хэрэгтэй. Тэгтээ чадсангүй. За ингээд бид юу нь яагаад лаас ах дээр тулваа гэж. Гол асуудал хаанаа байсан бэ гэж. Тэгэхээр мэдээж хэрэг бол гол асуудал бол дулааны
цахилгаан станц, 4-р цахилгаан станц доголдсон байна. 24 цагийн дотор бид нар үйл ажиллагаагаа хэвэн болгоно гэд мэдээлэл хийжсэн. Болвол бас энэ хугацаанд багтаж чадаагүй. За мөн хөндрүүлсэн горимд энэ дулааны цахилгаан станцын хамт олон бол ажилласан. Тэгэхээр энэ хүмүүст бас бид алгадчих хэрэгтэй гэж бодож байна. Бүгд алгадчих. Яг л гэвэл энд ажиллаж байгаа мэрэгжлийн инженерүүд, ажилчид, албан агчид бол бааtruуд юм аа. Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж байгаа бааtruуд. Энэ хүмүүстээ одоо юу ярих вэ? Энэ хүмүүсийн ажиллаа хийх санхүүгийн орчныг бүрдүүлж өгөөгүй. Тэр зохих шийдвэрийг гаргаж өгөөгүй. Тэр шийдвэр гаргагчид бол харин ботох ёстой гэж бодож байгаа. Яа тэгэхээр энэ бол тухайн нэг компани асуудал. Энэ бол улс орны амьдралын асуудал. Ард түмний аж амьдрал, компаниудын бизнесийн доктортой байдлын асуудал. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал. Тэгэхээр тэр шийдвэрээ зөв шийдвэрүүдийг цаг тухай бүртэн гаргаж өгөөгүй. Тэр дарга нар бол харин бодох хэрэгтэй. За ингээд хамгийн сонирхолтой нь бас юм байна л да. Дулааны 4-р цахилгаан станц тий. Энэ бол манай нийт эрчим хүчний системд нийлүүлж байгаа одоо эрчим хүчний 60%-ийг дангаараа бүрдүүлдэг байхгүй. Эцэд юу гэсэн үг вэ тий? Маш их хамааралтай нэг газараас. Яагаад энэ нэг цахилгаан станцаас хамааралтай байдлыг энэ асуудлыг шийдэхгүй энэ олон жил 30 жил 35 жил явчихж байгаа. Дээрээс нь энэ том байгууллагаас улс орны амьдрал хамаарч байгаа. Ард түмний амьдрал тийм үү? Ах нэгжүүдийн амьдрал хамаарч байхад яагаад энэ станцын асуудлыг санхүүжилт мөнгө цаасны асуудлыг шийдэж өгөхгүй энэ олон жил явцсан. Үнэхээр гайхамшиг. Ганц өдөр бий болцсон юм биш. За сүүлийн одоо яа гэд 104 жилийн түүхтэй манай эрчим хүчний салбар бий. Сүүлийн хэд оноос ярих юм ямар ч байсан 1984 онд хамгийн сүүл тестээр ашиглалтанд ороход бол ийм проблем хүндрэлүүд байгаагүй. Сүүлийн жилүүдэд энэ ийм ирээдүйд үүсэх ийм цахилгааны эрчим хүчний хэрэглээний өсөлтийг тооцож, урьдчилж их усрууд ашиглалтанд оруулаагаас л ийм асуудлууд үүссэн шүү дээ. За ингээд эрчим хүчний зохицуулах хорооны даргын 2024 оны эцсээр хэвлэлт өгсөн ярилцлагын мэдээлэлээр бол энэ систем чинь бол эрчим хүчний салбарч бол 355 тэрбум төгрөгийн юм алдагдал үүссэн яваад байна гэж яваад байна. Ингээд бүр унжигдсан энэ 35 жил шийдэж өгөхөөс болоод энэ нүрсний ур хаанууд тэгээ энэ эрчим хүчний энэ станцууд за тэгээд дээрээс нь нөгөө энэ сүлжээ дамжуулах сүлжээ компаниуд ингээд энэ салбараараа нийтдээ ингээд 350 тэрбум 55 тэрбум төгрөгийн алдагдлалд орчиж байна. Энд чинь өөрөө юу гэсэн үг? Алдагдлалд ороод байна гэдэг чинь те орлого нь одоо зардлаа гүйцэх байна гэсэн үг шүү дээ. Тэ? Тэгэхээр зардлаа гүйцэх хэмжээний орлоготой байна гэдэг чинь өөрөө юу? Нэг бол цахилгаанаа илүү их үйлдвэрлэнэ, нэг бол үнэ өсгөн. Тэгэхээр цахилгаан илүү их үйлдвэрлэнэ гэдэг бол бас тийм ч дураараа хийх зүйл биш. Яагаад тэгэхээр эдийн засгийн хүн амын хэрэглээ, эдийн засгийн аж ахуйн нэгжүүдийн хэрэглээ, эдийн засгийн тэлэлттэй хамааралтайгаар энэ үйлдвэрлэлийн хэмжээ бас хамаарна. Тэрийг бид нар одоо бас дураараа өсгөж чадахгүй. Тийм учраас үнэ өсгөх байсан. За тэгвэл 2019 онд хамгийн сүүлд эрчим хүчний тарифыг 216 төгрөгөөр 1 кВт цахилгааны тарифыг өрхүүдэд 216 төгрөгөөр ногдуулсан баг. Тэгэхэд сая 2025 оны эхэнд 24 оны сүүлээр 280 төгрөг болгож өсгсөн байна л да. Ингээ бодоод үзтээ тийм ээ. Энд чи юу? 19, 20, 21, 22, 23, 24, 25. Ингээд 7. За 6 жил. 6 жилийн хугацаанд нэгч үнийн өсөлт хийгээгүй. 216-аас 280 болоход сая өсгсөн. Гэтэл энэ хугацаанд зардал тогтмол өсөд байсан. Бүх юмны зардал, цалин завны зардал, хурсгал зардал, бензин шатхуун тосны зардал те нөгөө өөрсөө ухаж гаргах зардал, нөгөө энэ станцд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын хөдөлмөрийн хөлснөөс ахгуулаад одоо зардлууд өсөд байгаа тогтмол. Тэгэхээр энэ хугацаанд зардал нь өсөд байхад ханшийн дагуулж параллельны уялдуулж өсгөхгүйгээс ч болоод
Энэ алдагдал нэмэгдэж явсаар гад 355 тэрбумд хүрсэн байна. Юу хийгээд яагаад энийг ингээл хараад суугаад идэх юм бэ те? Яагаад арга хэмжээ авдаг? Яагаад гэвэл эрчим хүчний үнийг өсгөх юм бол ард түмэн мэдээж дургүй байж таар. Тэгэхээр эндээс одоо энэ эдийн засгийн бодлогын асуудал гарч ирж байгаа юм л та бас. Юу гэхээр үнийг ингээд барьж хуримтлуулж жагаад нэг өдөр дэлб буудуулах уу? Аль эсвэл доктортой шат дараагаар өсгөж ингэж явж хагаад тэр дэлб буудалтаас үүдэлтэй эрсдлийг шингээж тараам байршуулах уу? Тэгэхээр одоо бол цаашдаа арайч ингэж ийм байдлаар ажиллана гэж бодохгүй байна. Ийм байдлаар ажиллах юм бол энэ улс орон ямар аюултай байдалд орох вэ гэдгийг бол ойлгосон баха гэж бодож байна. Тэгэхээр одоо хүссэн хүсээгүй энэ үнийг өсгөж энэ системийнхаа аюулгүй байдлыг хангахсаар аргаалгаа. Тэгэхээр чинь өртгнөөсөө дандаа баг үнээр зарсаар хагаад энэ алдагдал үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр үнийг чөлөөлөхөөсөөр аргаалгаа. Харин цаг тухай бүрт нь чөлөөлж явах шаардлагатай л гэдгийг энэ өвлийн энэ тэсгэм хүүтнэр тог тасаргаж бид жаахан сэрүүн сууж байгаагаа бид нар хүлэмжшөрөөд тэгээд эдийн засгийнхаа энэ аргачлал тооцоолол төлөвлөгөө бодлогыг бол өөрчлөхгүйгээр цаашгаа явах боломжгүй болоод байна. За тэгэхээр тог яагаад тасарваа гэж. Товчхондоо хариултанд буруу бодлого төлөвлөгөө багхгүй, бодлого багхгүй. Эдийн засгийн асуудлыг улс төрийн асуудалтай холбож хольж утгасан гэх зэрэг. Тэгэхээр энэ бол одоо маш том сургамж болж байна. Тэгээд харин ирэх өвл бүгдээрээ яаж өвлийг өмтөө сайхан давах вэ гэдгээ бас хавар болоод мартаж болохгүй л гэдгийг бол хэлэх гэдэг. За ингээд мэдээж хэрэг энэ хувийн хөвшлийн томоохон одоо цахилгаан станцууд бол ашиглалтанд орж байна сүүлийн жилүүдэд. За жишээлбэл Тосон цэнгэлийн цахилгаан станц, хувийн хөвшлийн цахилгаан станц. За ингээд том жижиг янз янзын хэмжээтэй цахилгаан станцууд бол ашиглалтанд орлоо. За хамгийн томыг нь бол төлөөлүүлээд өнөөдөр энд мэдээлэл өгч байна. Энэ бол бөөрөлжүүдийн цахилгаан станц. Тэгэхээр бөөрөлжүүдгүй Монгол ямар байх вэ гэдэг асуулт бас их надад эмзэг туссан л та. Тэгэхээр бас бөөрөлжүүдийн хувьд бол яг өвлийн хүүтний үед бол бас үйл ажиллагааны доголдол гараад тэгээд үйлдвэрлэл нь буурсантай холбоотойгоор дулааны цахилгаан станц 4-ийн асуудал шийдэгдсэний дараа бөөрөлжүүдтэй доголдол үүсэнгүүт дахиад тогны хязгаарлалт хийсэн шүү дээ. Тэгэхээр бөөрөлжүүдээр тэгвэл яг юу болсноос үүдэлтэйгээр одоо энэ тогны хязгаарлалт болсон юм бэ гэж. Тэгэхээр өнөөдрийн маань нэвтрүүлгийн зочноор бөөрөлжүүдийн төслийг хэрэгжүүлж байгаа компани гүйцэтгэх захирал Мөнхтөр захирлаас өргөд оролцож байгаа. Тэгээд яг тухайн үед бас ямар бодит амьдрал дээр ямар бэрхшээл учирсныг бас бүгдээрээ асууя. За яг тухайн үед бол ямар бас том мэдээлэл байгаа вэ гэхээр тухайн үед энэ доголдлын дараа бол тус одоо компани 200 мегаваттын одоо нийлүүлэлтийг хийж байсан. За тэгвэл хэвийн үедээ бол 265 мегаваттын нийлүүлэлтийг хийдэг байсан юм байна. За ингээд доголдол гарснаас болоод яг тэр тасалтал хийх тог хязгаарлах шаардлага үүсгэхэд бол 200 мегаваттын нийлүүлэлтийг хийдэг болоод буурсан байсан юм байна. Энэ хоёрын хооронд бол 65 мегаваттын одоо эрчим хүчний нийлүүлэлт бол дутагдалд орсноос үүдэлтэйгээр бид дахиад тэр тогны хязгаарлалт орсон байна. За тэгэхээр эндээс би та бүгдээс нэг сонирхолтой асуулт асууя. Хэрвээ энэ төсөл байхгүйсэн бол яах вэ гэж. 200 мегаваттын нийлүүлэлт байхгүйсэн бол яах вэ? Хэрвээ ийм үйл явдал болсон бол бид 1 цаг тогоо таслуулах биш. 3-4 цаг тогоо таслуулах байсан болж тарах гэдэг юм л да. Хамгийн энгийнээр тооцоод үзэхээр. Тогны хязгаарлалт, тогны тасалдал 3-4 дахин илүү том цар хүрээтэй, илүү урт, илүү олон давтамжтай байх байжээ. Саяны өвлийн хязгаарлалттай харьцуулах. За тэгээ та бүгд бодоод үзээрэй.
сая тог ингээ хязгаарлахад та бүгд амьдралд яаж нөлөөлөв? Ямар хэр зэрэг төвшин төвхтэй байв? Эрсдэл учруу асуудал гарав. Энэ туулсан цаг хугацаа ч 3-4 дахин урт байна гэж бодоод үзье. Тэгэхээр ийм одоо байх байжээ гэж. Бөөлжүүтгүү Монгол ямар байх гэсэн бэ гэдэг асуулт бол ингэж хариулагдаж байна. За. Тэгэхээр энэ статсман бол 2028 он гэхэд нийтдээ бол 600 мегаваттын хүчин чадлаа бүрэн одоо ажиллаад ийм хэмжээний эрчим хүчийг бол нийлүүлнэ гэдэг юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Нийтдээ бол энэ төсөл маань бол одоо 600 мегаваттыг эрчим хүчний систем нийлүүлнэ. За 265 мегаваттыг бол одоо нийлүүлж байна. За нийт төсөв төртгөн бол нэг 550 гаруй сая долларын юм өртөгтэй одоо төслөө гэдэг бас мэдээлэл байгаа. За ингэснээр энэ станц бол нийт одоо Монголын эрчим хүчний хэрэглээний 20-с баггүй хувийг хангах ийм том одоо нийлүүлэгч болох нэ. Тэгэхээр ийм том нийлүүлэгч байхгүй байсан бол яах вэ юм бэ гэж. Яах байсан бэ гэдгийг өмнөх слайдн дээр та бүхэн тайлбарлалаа. Эндээс бид нар харж байгаа. Улс орны үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, эрчим хүчний салбарын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй төр маань хаана байна? Явж нөгөө л хувийн хвшил маань одоо энэ асуудлыг шийдэж байна да. Тэгэхээр яг харахгүй одоо энэ хувийн хвшлийн оролцоо, бизнес дэх оролцоо гэдэг бол одоо ийм л чухал ач холбогдолтой байна. Яг үннийг хэлэхэд бол бид нэр хувийн хвшил одоо хөрөнгө оруулагчд бид нар бол эрчим хүчний сайдын хувьд, эрчим хүчний салбарын хувьд бид нар талархах учиртай. Бид нар төсвөөс мөнгө гаргаад эрчим хүчний салбарыг бол станцууд барих мөнгө болцоо өнөхөр чулуухан хэлэхэд байхгүй байна. Тийм учраас бид нар нэг ялангуяа цахилгаан эрчим хүчний их усүр талд нь хувийн салбарын хөрөнгө оруулалтуудыг татж оруулъя гэж бодож байгаа. За жишээлбэл зөвхөн 300 мегаваттын цахилгаан станц бид нар 5 цахилгаан станцыг тендер зарласан шүү дээ. 598 сая доллар гэд бодглохоор төгрөг жилжүүлэх юм бол баг 2 их 80 төгрөгөөр зөвхөн ганц станц барихад ийм дүнтэй гарч байгаа юм. Тийм учраас улс бүгдийг нь их усүр гаргаад цахилгаан станц гарах чулуухан хэлэхэд болцоо Монгол улсад байхгүй байна. Тийм учраас би сүүлийн эрчим хүчний салбарын сайдаар би 2022 оноос хойш адилж байна. Энэ хувийн гэрч техник бол эрчим хүчний салбарт татаж оруулах, хөрөнгө оруулагчдыг оруулахын тал дээр бол өдөр шөнөгүй байнга бид нар адилж байгаа. Баггүй үр дүн гарч байна. Сая би хэллээ. Бөөрөлжүүдийн цахилгаан станц хувийн гэршил 300 мегаваттыг ашиглалтанд оруулчаад байна. Дахиад 300 мегаваттыг 27-28 онд ашиглалтанд оруулахар төлөвлөгөөтэй явж байна. Баян сум дээр 660 мегаваттын цахилгаан станц баригдаад 27 онд ашиглалтанд орох гэж байна. Шилэн аймаг дээр 70 мегаваттын цахилгаан станц хувийн салбар барьж байгаа. Тусан цэнгэл сум дээр 30 мегаваттын цахилгаан станц барьж байгаас 22 мегаваттын ашиглалтанд орцсон. За одоо ингээд 2026 оны 1-2 дугаар улирлаа багтаагаад Шивавагийн цахилгаан станцын хажууд 660 мегаваттын цахилгаан станц бас хувийн салбар, хувийн гэрчлэлийн ашиглалтанд оруулахаар ажил явж байгаа юм. Ямар ч байсан 27 оноос цаашаа Монгол улсын эрчим хүчний систем төвийн бистэй чадлын дутагталд орохгүй байна. Ийм хэмжээний хүндрэл гарна. Ийм хугацаач орно гэдгийг одоо нэлуунаас шулуухан бод байдалд тав хүнд хэлхээс ондоо харах. Ийм байдалтай байна. Тэгээ ер нь бид нар одоо энэ жишээ нь Оросоос тогоо авдаг болмоор байна. Хятадаас оюут толгой тог авдаг бол тавг авдаг бас болмоор байна гэх мэтчлээ. Тэгээд энэ бүх одоо эрчим хүчний үйлдвэрлэлийг бид дотооддоо үйлдвэрлэж чадах юм бол дор хаяж ч одоо 2-300 сая долларын импортыг бид нар одоо зогсоон шүү дээ. Ийм хэмжээний валют урагшлах, гадагшлах нь зогсно. Энэ хэрээр эдийн засгт мөнгө үлдэнэ. Энэ хэрээр улс орон илүү баян, илүү чинэлэг болно. Энэ хэрээр ард түмэн илүү чинэлэг бол мөнгөтэй болно, хоримтлалтай болно, хөрөнгөтэй болно. Дундаж шинэлэг анги үүснэ. Дундаж шинэлэг анги нийгэмд их болоод ирэхээр энэ тэгш ус байдал, хууль ус байдал,
авилга хийл хахуул шудраг ус байдал бүгд аяан дайрлаад эхэлдэг. Энэ бол хууль. Тэгэхээр яаж бид Монгол улс баян байх юм бэ? Иргэн баян байх ёстой юм бэ? Дотооддоо сайн үйлдвэрлэдэг. Гадагшаа баг мөнгө зарцуулдаг. Гаднаас баг, болох баг юм авдаг, гадагшаага их юм зардаг л байх ёстой. Ерөөсөө л гол. Ерөөсөө л маш энгийн зарчим. За тийм учраас тэрний нэг төлөөлөл бол одоо эрчим хүчний салбар болоод явчихлаа. Тэгээд энэ бүгд бол одоо хувийн хвшлийнхний хийж байгаа ажлын үр дүн байлаа гэдгийг бол энэ онцолж одоо хэлэх нь бол зүйтэй гэж бодож байна. За мөн бүрэлдэхүүнийн одоо энэ цахилгаан станц маань бол бид түрүүлсэн 500 нийт төсөв төртг нь бол 550 сая гаруй долларын маш өртөгтэй юм маш том төсөл. Тэгээд энэ төсөл маань бол өмнөх хугацаанд санхүүжилтаа яаж шийдэжсэн бэ гэвэл за мэдээж эхлээд бол төсөл хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч нь өөрийн хөрөнгөөр ажиллаа явуулж хагаад за тэгээд та бүгдийн сайн мэддэг энэ 2 жилийн өмнө гарсан хотын бонд 500 тэрбум төгрөгийн бонд гарсан. Тэнцэнээс бол 300 тэрбумыг нь бол энэ бүрэлдэхүүнийн станц руу дамжуулан зээл болгоод зээлдүүлж энэ төслийг 300 тэрбум буюу одоо 100 хүрэхгүй сая долларыг нь бол санхүүжилт олгосон байна. Зээл хэлбэрээр. За мөн компанийн хувьд бол өнгөрсөн жилүүдэд багадаа 300 тэрбум төгрөгийн бондыг дотоодын зах зээл дээр OTC зах зээл дээр гаргаж одоо санхүүжилтаа бас шийдсэн. Жил болгон багадаа 300 тэрбум төгрөгийн бондыг гаргаж шийдсэн байна. За ингээд сая хэдхэн одоо хоногийн өмнө тус компани бол 300 сая долларын бондыг олон улсын зах зээл дээр гаргасан байна. За 5 жилийн хугацаатай бонд гаргажээ. 300 сая долларыг 5 жилийн хугацаатаагаар олон улсын зах зээл дээр гаргаад татсан байна. За бондын хүү бол 11,375% хүүтэй ийм бондыг бол татжээ. Тэгээ энэ одоо бондын мөнгөөр тийм ч одоо их 80 гаруй төгрөг байна шүү дээ. Энэ их 80 гаруй төгрөгөөр бол өмнөх одоо энэ бондуудынхаа төлж дахин санхүүжилтийн тодорхой хэсгээр нь за тодорхой хэсгээр нь дараагийн одоо хүчин чадлаа нэмэгдүүлэхэд шаардлагатай байгаа төслөө томруулахад шаардлагатай байгаа тэр хөрөнгө оруулалтуудыг хийнэ гэдэг ийм төлөвлөгөөтэйгээр бол ажиллаж байгаа юм байна. За тэгээд тус компанийн хувьд бол одоо төслөө дуусгаад 600 мегаваттын хүчин чадлаараа ажиллаад эхлэх юм бол одоо эрчим хүчний салбарт ямар ч одоо нэг хэсэгтэй л ямар ч одоо доголдол үүсэх хэрэггүй болох нь байна. Тэгээд нэг том одоо эрчим хүчний нийлүүлэгчээс хамаарал нь багасах нь байна. Дөрвөн биесэн дулааны 4-р цахилгаан станц бол одоо нийт эрчим хүчний одоо 60%-ийг одоо үйлдвэрлэдэг гэдэг. Энэ хамаарал бол багасах нь байна. За тэгээд мэдээж энэ бүгд шийдэгдээд ирэхээр улс орны үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, эрчим хүчний салбарын аюулгүй байдал хангагдах нэ гэдэг. За ийм сайхан ирээдүй харагдаж байна. Тэгээд бас энэ компани одоо цагаан сарын мэдчилгээнээс нь ингээд зургийг оруулчлаа. Тэгээд бас их сонирхолтой гал морин жил ийхүү гарлаа. Тэгээд энэ гал морин жилдээ бүгдээрээ сайхан гал шиг дүрлзэж, халуун элчтэй байж, гал шиг дүрлзэж, мандан бадрахыг ерөөлийг та бүгдээ бас дэвшүүлээд энэхүү дугаарын эхний хэсгээ өндөрлөё. За ингээд 2 дугаар хэсэгт бол төслийн хэрэгжүүлж байгаа компани гүйцэтгэх захирал мөнхтөртэй ярилцуулна. За үзэгчдээ нэг дугаар маань зочны хэсгээр үргэлжилж байна. За өнөөдрийн зочноор бол Бөөрөлжүүт цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэгч компани гүйцэтгэх захирал мөнхтөр оролцож байна. Урилга авсан баярлалаа. За их баярлалаа. За энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Тэгээд бас сайхан шинэлүү, шинэ оны мэнд. За баярлалаа. Сар шин сайхан боллоо, сайхан шинэлүү. Сайхан. Тэгээ би бас нэвтрүүлгийг нэг ийм үгээр эхлүүлмээр байгаа. Талархлын үгээр. Юу гэхээр өвлийг өнтөө давж хавртаа хамт залгасан явдалд баярлаа гэдэг бас ийм талархлын үгийг бас танаа хамт олонд
хэлмээр байгаа юм л да. Яагаад дүүхээр хэрвээ бүрэлдэхүүн төсөл өөрөө байгаагүйсэн бол бид 1 сард 12 сард энэ өвлийн тэсгэнхүүтний үеэр тийм ээ бас ямархуу байх байсан бол гэж. Энэ цаг таслалт энэ одоо янз бүрийн эрчим хүчний хязгаарлалт өөрөө 3-4 дахин урт давтамжтай маш хүндэл болох юм байна гэдэг дүр зураг харагдаад байгаа. Тэгээд энэ бүгдийг бас давж гарахад том хувь нэмэр оруулсан тамаа хамт олонд баярлалаа. Одоо миний хувьд бол иргэн хүний хувьд яа харахгүй тэгж бас хэлмээр санагдаж байна. Яа харахгүй одоо эрчим хүчний дутагдлалт Монгол улс орсон байна. За зөв ёс нь бол уг нь бол Монгол одоо эрчим хүчний систем бол 5 жил 10 жилээр одоо эдийн засгаас цахилгаан эрчим хүчний хэрэглээнээсээ төрүүлж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл их өсвөр талдаа илүү бид нөөцтэй тэгжиж одоо нэг дараагийн томоохон төслүүд одоо хэрэгжихийн суурь нөхцөл болцоонд бүрдэнэ. За энэ томоохон одоо орон сууцны хорооллууд бий болох хэрэгтэй. Тэгээ одоо өдөр ирэх тусам бол эрчим хүчний хэрэглээ улам бүр өсөж байна. Одоо айл өрхийн хувьч дээр одоо цахилгаан нар ажилдгүй одоо зүйл маш бага байна. За ялангуяа одоо энэ смарт ухаалаг зүйлс одоо амьдралд бол ихээр нэвтэрж байна. Тэгээ энэ хэрээрээ одоо айл өрхөд эрчим хүчний хэрэглээ улам өсөж байгаа. Эдгээр яг ухаалаг болоод тухайн хөрөнж маань өөрөө эрчим хүчний одоо хэрэгцээ чадал нь багасч ингэж илүү өөрчлөлттэй болж байгаа хэдий ч нийт утгаараа бол тухайн одоо өрх айлын хувь хүний эрчим хүчний хэрэглээ бол жил өрх төсөн өсөж байгаа. Тэгэхээр бол эрчим хүч үл яхахгүй улс орны одоо хөгжлийн хамгийн гол одоо суурь зүйл болсон байна. Тэгээд дэлхийн улс орнууд ч гэсэн ер нь бол энэ олон жилийн одоо дайн байлдаанд дандаа л эрчим хүчнээс болсон байдаг тийм. Тэгээд эрчим хүчийг зөвхөн одоо нөгөө цахилгаан эрчим хүч дээр бол хязгаарлах ёсгүй байх. Одоо энэ түлш ч гэсэн өөрөө, нүүрс ч гэсэн өөрөө одоо эрчим хүчний одоо нэг их өсөр болдог. Тэгэхээр бол эрчим хүч бол маш чухал зүйл л гэж хэлмээр. Манай төслийн хувьд бол 2011 оноос хойш одоо энэ цахилгаан станцыг барья гэдэг одоо энэ төслийг хэрэгжүүлэхээр одоо маш урт хугацаанд бол ажиллаж байгаа. За одоо 2011 оноос хойш бид нар нүүрсний орд газрынхаа хайгуул судалгаа хийхээс өксүүлээд одоо өдөө хүртэл ажиллаж байна. Тэгээд 2011 он одоо хайгуул хийгээд тэгээд олон улсын стандартын дагуу нөөцөө батлуулад одоо нүүрсний орд газрынхаа. Тэгээд нүүрсэн дээр тулгуурлаад юу хийж болох вэ гэдэг маш олон төрлийн одоо төслийг хэрэгжүүлэхээр төрөл бүрийн судалгаануудыг хийсэн байгаа тийм. Зөвхөн одоо цахилгаан станц биш. Одоо нүүрсийг боловсруулах чиглэлийн одоо маш олон зүй судалгаа эднэр бол хийсэн байдаг. Гэхдээ одоо нэг цаг хугацаа, ерөнхий макро орчин, эдийн засгийн нөхцөл байдал, үн ханш, санхүүгийн боломж гэдэг ингээ маш олон зүйлээс хамаарат бол бүх төслүүд бол нэг доор бол хэрэгжих боломжгүй. Тэгээ энэ дотроос хамгийн одоо ихэнд хэрэгжиж байгаа нь бол одоо энэ манай цахилгаан станцын төсөл байгаа. Тэгээ цахилгаан станцын төслийн тухайд 2016 онд бид нэр одоо Монгол Улсын засгийн газартаа нэг хөрөнгө оруулалтын гэрээ болоод цахилгаан эрчим хүч худалдаа авах гэрээ байгуулсан. Тэгээ тэрнээс хойш бид нар ч одоо ингээд санхүүжилтийн асуудлыг шийдэх. За энэ станцыг одоо барих компани олох, хамтрагч олох гэх мэт одоо маш олон зүйл байсан. Дээрээс нь одоо нэг засгийн газраас одоо төрөл бүрийн зөвшөөрлүүд байдаг. Тэгээ тэр бүгдийг одоо авах барих гэх ингээд явсаар байгаад тэгээ 2022 онд бол бид нэр барилга хөсрэлтийн ажлаа хийсэн байгаа. Эхлүүлсэн байгаа. Тэгээд барилга хөсрэлтийн ажлууд оролцоогоор 30 орчим сарын хугацаанд бол хийгдэж байгаа. Тэгээд зүгээр яг анхны одоо хөрсний судалгаа бүх юмнуудаас ингээд эхлээд явах юм бол хамгийн багадаа 36-аас за 3-аас 4 жил болно ер нь бол. Тэгэхээр тийм өөрөө одоо томоохон барилга байгууламж учраас богино хугацаанд хэрэгжих боломж байхгүй. Тэгээ өмнө нь бол бид нар харьцангуй маш олон одоо судалгаа суурь судалгаануудаа сайн хийцэн байсан учраас одоо бид нар 30 орчим сарын хугацаанд бол барилга хөсрэлтийн ажлаа хийж гүйцэтгэж чадж байна. За тэгээд нэгдүгээр блок маань бол 2024 оны сүүлээр ашиглалтанд орсон 150 мегаватт. За хоёрдугаар блок бол сая 25 оны одоо 10 сард ашиглалтанд орсон. За төлөвлөгөөнөөс бол бас 50 тонны өмнө бол ашиглалтанд орсон.
Тийм тэгээ одоо бидний бас урдаа тавьсан гол зорилго бол бас өвлийн оргил ачааллын өмнө бас станц ашиглалтанд оруулчих. Ялангуяа энэ оргил ачааллын үед бол бас оролцъё тий. Одоо энэ эрчим хүчний хэрэглээг хааж ингэж оролцъё гэсэн тэр зорилгыг бол тавьж ажилласан. За гэхдээ сая нэг эд хөвтөрлийн үеэр бол бас манай станц дээр тодорхой хэмжээний доголдол гарсан. Одоо манай нүүрсний одоо хангамжтай холбоотой. Нэгдүгээрт бол яг зүгээр бидний төлөвснөөс хамаагүй хөтөн боллоо. Тэгээ олон жилийн дунджаас хамаагүй хөтөн болсон. За энэ бол яг одоо байгалийн хүчин зүйл шалтгаан болсон баг. За гэхдээ нөгөө талдаа бол манай станцын хувьд бол анхны өвөл болсон. Тэгээд яг энэ техник технологийн бид нар бас Монголын өвөлд одоо тохирсон байдлаар үйл ажиллагаагаа илүү одоо сайжруулах шаардлагатай байна гэсэн тохиолдсон. Гэхдээ яг энэ оргил ачааллын үед бол бид нар 300 мегаваттын одоо хүчин чадалтай ажиллахаас нэг ойролцоогоор 200 орчим мегаваттын хүчин чадалтай ажилласан байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл ингээд цаана нэг 100 орчим мегаватт хүчин чадалтай хөрөөгүй учраас тэр хэмжээгээр бол яг манахаас хамаарсан одоо доголдлууд цахилгааны одоо хязгаарлалтууд хийгдсэн гэсэн. Тэгээ мэдээж одоо сая эрчим хүчний тасалдал доголдолтой холбоотой диспетчер үндэсний төв эрчим хүчний яам бол олон нийтэд маш дэлгэрэнгүй мэдээлэл өгч нээлттэй ажиллана лээ. Тэгэхээр хаанаас ямар хэмжээний доголдол гарсан болгон мэдсэн баг. Тэгээд 4-р цахилгаан станц. За манай 3-р цахилгаан станц бас одоо Ослоороос болж бас тий эрчим хүчний одоо их усрын хувьд бол дутагдaltaй ажилласан. Гэх мэтлэн олон суурь шалтгаанууд байгаа. Гэхдээ хамгийн гол суурь шалтгаан бол явж энэ олон жил ямар ч одоо шинэ их ус баригдаагүй. Та манай цахилгаан станцын хувьд бол сүүлийн 40 гаруй жил одоо баригдаагүй суурь чадлын том ах станц болсон гэдгээр ач холбогдол нь байгаа. Тийм тэгээд таны асуугаад байгаа яг хэрвээ манай баригдаагүй бол одоо сая миний хэлээд байгаа тэр ажиллаж исэн 200 мегаватт байхгүй. Дахиад нэмээд одоо дутагдал үүснэ гэхээр ямар хэмжээний хөрөл гарах уу? Ямар их одоо хөндөрлүүд учрах байсан гэдэг нь болгонд ойлгомжтой. Тэгээд түрүүний бас хэлжсэн эрчим хүчний системийн асуудал бол нэг хувийн компани асуудал ерөөсөө огт биш. За мэдээж яг манай компани харьцангуй эрчим хүчний системд бас чухал ач холбогдолтой гэдэг утгаараа бол одоо системийн одоо нөлөө өгөх юм компани нэг болж байна. Гэхдээ улс орны системийн одоо тэр доголдлын асуудал бол нэг хувийн компани асуудал биш шүү дээ. Тийм мэдээ. Энэ бол олон жил одоо энэ эрчим хүчний яам болоод засгийн газрын төвшөнд бол олон одоо энэ бодлогууд, эртнээс төлөвлөлүүд тэгээд тэр нь урт удаан хугацаанд хэрэгжиж ийж одоо энэ эрчим хүчний дутагдлаас гарах хэрэгтэй. За тэгэхээр одоо чи 600 мегаваттын төсөл тийм ээ. Хизээ ер нь яг энэ 600 мегаваттаараа нийлүүлэлт хийж эхлэх вэ? Манай Буурлжуудын захилгаан станц уурхайн зогц төсөл бол 2 үе шаттай хэрэгжүүлнэ гэж анхнаасаа бид ингээд төлөвлөсөн. За мэдээж одоо 600 мегаваттыг нэг үе шаттайгаар бөөнөр нь барих ямар ч одоо санхүүгийн болоод за нөгөө одоо эрчим хүчний хэрэгцээ шаардлагын хувьд бол боломжгүй байхгүй. Тийм учраас анхнаасаа бид нар нийт 154 блок энээсээ одоо 1-2 дугаар блок эхний үе шат буюу эхний үе шатанд 300 мегаватт, 2-р үе шатанд 3-4 дугаар блок буюу дахиад 300 мегаватт гэсэн. 2 үе шатанд бол бид нар ингээ хоосон байгаа. Тэгээ эхний үе шат маань бол одоо ингээ ер нь бол хэрэгжиж ингээ дууссан гэсэн үг. Тэгээ эхний үе шатандаа бид нар юу хамааруулж юм гэхээр 1-2 дугаар блокийн 300 мегаваттаас гадна Буурлжуудын одоо нүүрсний уурхай. Тэгээд станцаа одоо нэгдсэн шугам сүлжээнд холбож байгаа цахилгаан дамжуулах агаарын шугам гэдэг ингээд үндсэндээ 3 бүлэг одоо томоохон хөрөнгө оруулалтаас бүтээн байгуулалтын ажлаас бүрдэж байгаа. Тэгээ энэ 3 зүйл маань гурлаа одоо хэрэгжээд баригдаад ашиглалтанд ороод ингээд дууссан. Тэгээ 2 дугаар үе шатанд бол бид нар одоо энэ 3-4 дугаар блокийг одоо ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. За 3 дугаар блокийн бид нар барилга өгсрэлтийн ажлыг өнгөрсөн 25 оны 9 сард бид нар эхлүүлсэн. За суурийн ажлууд бол бүгд хийгдсэн байгаа. За 4 дугаар блокийн одоо барилга өгсрэлтийн ажлыг бид нар одоо энэ одоо хавар 4-5 сард эхлүүлэхээр ингээд төлөвлөж байна. Тэгээ бидний төлөвсөн хойрын дагуу 2027 оны сүүлээр 11 сар 12 сард бол
3 дугаар блок. За 4 дугаар блок маань 2028 оны одоо 10 сард ашиглалтанд орно гэсэн ийм төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр ингээд 3 4 дугаар блок маань одоо ашиглалтанд орсноор бид нэр ингээд цогцороо одоо 600 мегаваттын төсөл маань хэрэгж дуусах юм байна. Тэгээ 3 4 одоо бас ашиглалтанд оруулж байгаатай холбоотой бид нар бас нүрсний урхан хүчин чадлаа бид нар бас өргөдөх хэрэгтэй. Тэгээ тэр ажил бол давхар энэ төслийн хүрээнд хийгдээд явна. Түүнээс гадна бид нар бас нэмээд цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгаа. Тийм одоо энэ 2 дугаар үе шатныхаа ажлын хүрээнд. Тийм одоо урьдчилан цахилгаан станцыг одоо сэргэлэн дэд станц руу холбох. Тэгээ 90 орчим километр цахилгаан дамжуулах агаарын шугам бас барих хэрэгтэй. Тэгэхээр нэлээд одоо хавьмшил өөрөө одоо энэ бүх шаардлагатай одоо хөрөнгө оруулалтыг хийгээд ингээд эрчим хүчнийг одоо яг нэг цогцоор нь хангаж явж байгаа гэсэн. Тэгээ хүмүүс ингээ ойлгохтой бол зөвхөн эрчим хүчний төсөл гэхээр зөвхөн станцыг яриад байдаг. Гэтэл яг Монгол улсын эрчим хүчний системд эрчим хүчний нөөцний асуудал ч өөрөө хангамжийн асуудал өөрөө бас юм хүндрэлтэй болцсон гэдгийг яг зүгээр мэрэгжлийн хүмүүс бол ойлгоод байдаг. Нийтээр бас тэр болгон мэддэг. Тэгэхээр яг тэр нөөцний хангамжаач гэсэн бид нар ингээд давхар шийдээд явж байгаа гэдэг бас хэлхийг хүсэж байна. Нүүрсний хангамж гэснээс одоо жишээ нь танай тооцооллоор энэ нөгөө нүүрсний ордын нөөц маань хэдэн жилийн нөөцтэй байдгийн болов. Тэрээс сонирхолтой асуулт юм болов гэж бодогдлоо сайн. Ер нь бол манайх нүүрсний ордын нөөцийн хувьд бол хангалттай. Нөгөө 30 жил 40 жил одоо цахилгаан станц ажиллана гэхэд бол энэ хэмжээний одоо нөөц бол хангалттай байгаа. Тэгээ бусад одоо төслүүд хэрэгжүүлэхэд ч гэсэн бас боломжийн одоо нөөц бол манай орд газарт бол байна. Окей. Одоо ер нь нөгөө 300 мегаватт руугаа яг нөгөө нийлүүлэлттэй хийж байгаа юу хэд болсон бол 200-аас бас өссөн баг тий. Яг одоо тоглолттой ажиллахаар. Ер нь манай тэр хүндрэлтэй үе бол нэг 7 хоног орчим үргэлжилсэн. Тэгээ тэрнээс хойш бид нар одоо тэр доголдлоо бол бүрэн зассан байгаа. Тэгээ тэрнээс хойш бид нар ингээд бүрэн хүчин чадлаар буюу одоо 300 мегаваттаар ингээд эрчим хүч нийлүүлээд ингээд явж байна. Тэгээ таад маань бас оны дараа саяхан энэ 2-7 өдрийн өмнө бас Монголын энэ санхүүгийн зах зээлийн түүхэнд бичигдэх нэг том ажил хийлээ. 300 сая долларын бондыг олон улсын зах зээлээс 5 жилийн хугацаатаагаар за тэгээ 11,375% хүүтэйгээр гаргасан байна. Тэгээд нөгөө оны өмнөхөн М банк нэг 100 сая долларын бонд гаргасан. Тэгээ би бас М банкны санхүүгийн захиралтай ураад ингээд яриад тэгээд нөгөө яг тухайд юу ярьж исэн гэхээр одоо л ерөөсөө ингээд банкуд бол хангалттай чадаад байна. Бүхэл банкуд баг ингээд олон улсаас бонд 100 сая 300 сая ингээд босгочлоо. Бусад салбарууд маань чадахгүй байна. Тэгээд энэ дээр одоо ингээд бусад салбарууд маань бонд гаргахын тулд ямар бэлтгэлийг хангах ёстой бэ гэдэгс нэг юм асуулт тавьж ирсэн. Тэгээд яг байж атал танах одоо санхүүгийн бус салбараас дээрээс нь 300 сая гэдэг чи одоо бас одоо манай энэ өмнөх олон улсын бондуудтай харьцуулахад бол томтой орох юм болоод байна л да. Тэгэхээр ийм бас бондыг ингээд амжилттай санхүүжүүлсэн татцсан ийм бас түүхэн рекорд тогтоолоо банкны бус салбараас. Тэгэхээр энэ бол нөгөө миний санхүүч хүний хувьд бол бас тодтогмоор зүйл байлаа. Тэгээд энэ дээр одоо та бас боломжтой бол тийм ээ. Процесс одоо яаж явдаг юм бол тэгээд ямар шаардлагуудыг хангаж иж юм олон улсаас мөнгө татдсан бол гэдэг дээр бусад салбаруудынхаа одоо бизнесүүдэд бас нэг юм туршлагаас хуваалцаач гэдэг нэг юм хүсэлт байна. За манай бондын хувьд бол яг энэ хөрөнгөний зах зээл дээр ажиллаж байгаа мэргэжлүүдийн хувьд яг таны хэлсэнчлэн Монгол улсын түүхэнд орохоор одоо анхны одоо хувийн хвшлийн тэгээд санхүүгийн бус салбараас тэгэхэд олон улсын зах зээл дээр бонд босгосон компани боллоо гэж ингэж дүгнж бас ач холбогдол өгч ярьж үлээ. Тэгээд таач бас ажиллах ажлууд л тааш. Тэгээд өмнө нь одоо олон улсын зах зээл дээрс 20 гаруй бонд боссон гэж би мэдээлэл авсан. Тэгээ хамгийн ихэнд бол одоо засгийн газар өөрөө засгийн газар хөгжлийн банк гэднэр засгийн газрын байгууллага гэсэн үг шүү дээ. За Улаанбаатар хот ч юм уу тийм нийслэл. Гэх мэтлэн засгийн газрын хувьд бол эхэлж бонд гаргасан.
За хоёр дахь нь бол хоёр дахь шатнд засгийн газрын баталгаатайгаар одоо зарим банкуд бас бонд гаргаж ирсэн. За дараа нь саяын таны дурддаг М банк, за бас 2 жилийн өмнө Голланд банк гэдэг ингээд санхүүгийн байгууллагууд одоо бонд гаргаж ирсэн бол одоо яг манайх бол ингээд нэг юм санхүүгийн бус салбараас тэгээ хоёрын аж ахуйн нэгж ингэж гаргасан гэдгээр бас нэг шинэ одоо хувцас нээж гин гэж хэлж болохоор байгаа. Тэгээд ер нь энэ бонд босгох асуудал бол мэдээж одоо яг нөгөө хөрөнгө оруулах гэж байгаа манай бондыг хөдөлж авах гэж байгаа хүмүүсийн хамгийн гол нь итгэлийг одоо төрүүлэх хөц хэмжээнд бид нар үйл ажиллагаа, санхүүгийн одоо нөхцөл байдал, санхүүгийн төлөв байдал, за бизнесийн ирээдүйн одоо доктортой байдал маш чухал байгаа. Тэрнээс гадна бас нэг чухал зүйл бол яг одоо манай хавцаа эзэмшигч хөрөнгө оруулагч нарт одоо тэр олон улсын хөрөнгө оруулагчдад итгэлийг хүлээх асуудал бол тэр маш чухал суурь үзүүлэлт болд юм байлээ. Тий, тэр бол бас нэлээд чухал хүчин зүйл болсон баг. За гурав дахь зүйл бол яг энэ төсөл өөрөө төслийн одоо ингээд энэ одоо нэг юм цогц зүйл байгаа шүү дээ. Цогц одоо энэ бүрдлийг хангасан одоо бүхэл одоо эргэлзээ төрүүлэх хөц бүх юмнуудын одоо бид нар ингэж одоо хаасан юм да тий. Энд зохицуулж чадсан. Тэгээ тэр бас нэлээд чухал боллоо гэж бодож байна. Тэр дотор ч техникийн үзүүлэлтүүд байна шүү дээ. Доор хааны ямар зарчмаар ажиллаж байгаа, нүр сангамжны яахыг, за цахилгаан станцын өөрийнх нь техник технологийн ямрыг, за тэгээ хэн барьж байгаа, ямар чанартай баригдсан. За тэгээ дараа нь үргэлжлүүлээд одоо гэрээ хэлцлийн төвшөнд байна тийм ээ. Эрчим хүч худалдаа авах гэрээ болоод ингээд засгийн газартай байгуулсан гэрээ хэлцлүүд байна. За тэгээд цаашлаад бас нэг санхүүгийн доктортой байдал байна тийм ээ. Тэгээ гих мэтлэн тэгээ нэг байгаль орчны асуудлууд ч гэсэн бас энэ дээр маш чухлаар тавигдаж асууж байгаа. Тэгээ энэ бүх олон одоо хүчин зүйлүүд нийлж иж одоо хөрөнгө оруулагчдын одоо итгэлийг татж чадсан болов уу гэж бодож байна. Ер нь ямар хугацаас зарцуулаад яг анх ярьж гэлснээс хойш. Ер нь бол маш урт хугацаа зарцуулсан. Тий одоо бид манай дээр энэ ажилласан хөрөнгө оруулалтын компанитайгаа бид нар одоо жил гарангийн хугацаанд ажилласан байгаа. За тэгэл маш олон одоо боломжуудыг бид нар ирж хайгаад тэгээд эцэс үлд нь л одоо энэ Сингапурын хөрөнгөний бирж дээр ингээд бондоо гаргая. Тэгээд ингээд бондоо гаргахаар бас ингээд хөрөнгө оруулагч нар бол ингээд тодтолдож аваад бэлэн байна гэдэг тийм мэдрэмжийг бид нар авсан. Тэгээд яг бонд гаргаж яг зарлахаас өмнө бол мэдээж бид нар өөрийнхөө төслөө танилцуулаад, бондоо нөхцлүүдэд танилцуулаад маш олон хөрөнгө оруулагч нартай уулзсан. Тэгээд тэр болгонтой ингээд уулзаад явж явах үед бол бас хэрвээ бид нар бондоо гарах юм бол одоо тэр хөрөнгө оруулагч нар худалдаж авах болцоотой байна гэдэг мэдрэмжийг л авсан. Гэхдээ бол эцсийн дүндээ бол яг нөгөө бондын дийл хаагдтал бид нар бол бас эргэлзээтэй байсан гэж хэлэн тий. Яг л дуслаа баг нөгөө дансанд мөнгө орж ижил тавьчихсан шүү дээ. Санхүүгийн хүмүүс ч юм. Одоо тэгээд өмнө нь бас төслийн хувьд бол хотын нөгөө гаргасан 500 тэрбум бондоос дамжуулан зээл байдлаар 300 тэрбум санхүүжилт авсан. За тэгээ өвдөсийн зах зээл дээр бас баг жилдээ багтаал 300 тэрбум баг 500 тэрбум ч илүү дүнгээр ингээд жил болгон бас сүүлийн жилүүдэд бонд гаргаад дотоодын зах зээл дээр бонд гаргаад татаад ингээд яваад байсан тий. За тэгж жагаад одоо энэ удаад бүр ингээд олон улсын зах зээлээс хугацаа аягүй урт дээрээс нь дүн аягүй өндөр юм санхүүжилт ингээд татаад яваад чинь тэгэхээр нөгөө санхүүгийн хүний нүдээр харахад аягүй тийм гоё маневрууд ингээд хийгээд байна л да. Яг л энэ нөгөө нэг төслийн дээр санхүүжилтийн хугацаа цагнаар бүх юм ингээд аягүй гоё одоо 50 болгож юм бат тий. Тэгэхээр одоо ер нь миний ойлгосноор нэг 550 гаруй сая долларын өртөгтэй төсөл гэж ойлгосон. Тэгэхээр одоо 28 он хүртэл нөгөө бүх ажлаа хийж дуусгахад дахиад одоо жишээлбэл ийм бондын ч гэдэг юм уу санхүүжилтийн хэрэгцээ шаардлагууд ер нь гарах уу? Эсвэл одоо энэ санхүүжилтээр ингээд хийсч гэдэг орлого олоод эхэлсэн баа бас тий. Тэгэхээр орлогоороо санхүүжүүлээд явах уу гэдэг төлөлтөн дээр одоо бас ямар хуу байдаг юм болоо. Тэгээд энэ шинд бас манай төслийг дэмжиж
Манайд одоо санхүүжилтэн дээр хамтарч ажилласан одоо дотоодын банкуд байна, томоохон банкуд байна. За Улаанбаатар хот нийслэл байна. Маш том дэмжлэг үзүүлсэн. За мөн манай бондыг бодлож авсан хувийн одоо хувь иргэд аж ахуйн нэгжүүд бас манай төсөлд итгэж манай бондыг бодлож авч ингээд санхүүжилтийн тал дээр маш сайн дэмжлэг өгж үзүүлсэн байна. Энэ бүгдийн хүчинд бол бид нэр одоо энэ төслөө эхний үештэй бол амжилттай дуусгасан. Мэдээж манай хөрөнгө оруулагч хүчтэй эзэмшүүлэг нэг хамгийн гол эрсдлийг хүлээгээд эхний одоо санхүүжилт эднэрийг за зарим нэг үед бол нөгөө дутагдж байгаа үед бол одоо бас хөрөнгө оруулагч бас одоо санхүүжилт хийх гэх байдлаар ингээд нэг юм цогцсон. Одоо олон их усүртэйгээр одоо эхний үешт бол ингээд амжилттай хэрэгжсэн. За саяын одоо 300 сая долларын гадаад бондын хувьд бол бид нэр одоо эхний үе шатны санхүүжилт одоо дахин санхүүжилт хэлбэрээр нэг хэсгийг ашиглана. Тэгээд нэг хэсэг нь бол одоо нөгөө дараагийн одоо 2 дугаар үе шатны одоо санхүүжилтийн бүтцээ илүү сайжруулах тэр чиглэлд бол одоо зориулагдах юм байна. Тэгээд энэ зориултын дагуу бид нэг ашиглаад явна. 3-4 блокийн одоо тухайд бол бид нар харьцангуй санхүүжилтийн асуудлаа бол сая 300 сая доллартай уйлдуулаад ингээд бас шийдчихэж байгаа. Тийм. Тэгэхээр мэдээж яг зүгээр өөрөө том төсөл их хэмжээний санхүүжилт шаардлагатай учраас нэг богино хугацааны байдлаар бид нэр бас нэмэлт санхүүжилтүүд бол хэрэгтэй байгаа. Тэгээд энэ тал дээр бол бас бид нэр одоо санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллах тул нээлттэй байгаа. Гэхдээ нөгөө эхний үе шат маань амжилттай хэрэгжээд сая таны хэлж байгаа тэр орлогын асуудал их чухал. Санхүүгийн орлого санхүүгийн доктортой байдал бол маш чухал байгаа. Тэгэхээр бол тэр дээр бас ингээд нэг хөрөнгө оруулагч санхүүжүүлэх чинь улам илүү ихтгэл төрж байгаа болов гэж бодож байна. Тийм учраас одоо энэ 3-4-ийн тухайд бол бид нар ер нь бол цаг хугацаанд амжилттай хэрэгжүүлээд ажиллаж чадна гэж бодож байна. Хамгийн гол хамгийн эрсдэлтэй үе бол давчлаа. Гэхдээ эрсдэл бол угаасаа үргэлж байдаг. Тийм учраас бас санаа амархал болоогүй. Яг л ингээд ажиллаа бид нар яг л зохиосоор нь хийгээд явах хэрэгтэй. За мэдээж хувийн хвшлийн компани учраас энэ чинь ашиг олох хэрэгтэй тий. Тэгжиж бизнес явдаг. Тэгэхээр одоо гол асуудал чинь ер нь энэ нөгөө нэг эрчим хүчний нийлүүл дутагдсан асуудал чинь төрөөс үнийн олон жил барьцсан. Тэгээд алдагдлыг нөрвлүүлж усаргаад ер нь ийм бас дутагдал руу оруулчлаа шүү дээ. Тэгэхээр тэгтээ тэрийгээ бас ингээд ойлгоод сүүлийн одоо 24 оны 9 эцсээр үнэ бас өсгсөн. Энэ өсгсөн үн маань одоо энэ хувийн хвшлийн цахилгаан станцын компаниуд жишээ танаад яг одоо хангалттай тийм цаашдаа нөгөө үйл ажиллагааг ингээд доктортой аваад явах хэмжээний тийм үн байж чадж байгаа юу? Өртөгнөөс одоо хэр зэрэг өндөр байж байгаа бол гэдэг асуудал их санаа зовж байна л доо. Яг тэгэхээр энэ нөгөө үнэ ингээд дахиад цаг тухай бүрт нь ингээд нэмээ явахгүй л эргээд дахиад нэг хэдэн жилийн дараа тий энэ нөгөө хомсдол эрсдэл чинь дахиад үүсгэж байна л да. Тий. За ер нь одоо энэ хөрөнгө дутагдaltaй үед бол нэмэлт одоо хөрөнгө оруулалт гадна дотны тийм ээ. Хөрөнгө оруулалт бол эрчим хүчний салбарт маш хэрэгцээтэй байгаа. Тэгээд ямар нөхцөлд хөрөнгө оруулагч орж ирэх вөхөр мэдээж одоо хөрөнгө оруулалтын иргэд нөхөх. Тэгээд дээр нь одоо ашиг авах. Энэ нөхцөлд л орж ирнэ. Зөвхөн одоо тухайн хувьцаа эзэмшигчээс гадна одоо энэ банк санхүүгийн байгууллагууд бүгдөө л одоо яг тэр нөхцөлийг харж байгаа шүү дээ. Гэтэл олон жил нөгөө дандаа ихэнх нь улсын өмчт хамгаалсан зохицуулалттай датастай ингээд эрчим хүчний салбар удаа явцсан учраас нөгөө тэр асуудлууд нь маш ихээр ингээд хоригдлогдоод богшцсон. Тэгээ саяын одоо хэсэг үн нэмж байгаа ч гэсэн энэ нөгөө системийн хэмжээний асуудлыг шийдэж чадахгүй байна. Тэгээ манайх бол яг хамгийн сүүлд орж байгаа станц. Тэгээд бид нар ч нөгөө хөрөнгө оруулалтаа нөхөх гэдэг ингээд үн тарифтээр судалгаа хийж байгаад тэг үн тарифаа тогтоолгосон байгаа. Гэтэ манайх ч нөгөө эрт ороод харьцангуй одоо хямдхан барьчиж байгаа учраас өртөг зардлын хувьд бол харьцангуй хямдхан бага бах. Тийм боломж нь одоо биднэрт бол байна. За биднээс хойш баригдах одоо станцууд бол илүү их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан. Тэгээд энэ хэмжээгээр нөгөө эрчим хүчний үн тариф нь илүү өндөр тогтоогдох.
ийм магадлалтай. Тэгээ манай хэдийгээр одоо ингээд харьцангуй өндөр юм шиг бусад одоо олон жил ажилласан өртгөө айлзаа нөхцсөн. За зарим нэг одоо өртөг зардлуудаа одоо улсын төсвөөс ингээд татаас маягаар ашигладаг. Одоо улсын үйлдвэрүүдтэй харьцуулахад манайх арай жоохон өндөр юм шиг мөртлөө. Бусад импортын эрчим хүчнээс манайх ч хамаагүй хямдхан. За сэргийгт эрчим хүчүүдээс бас хамаагүй хямдхан. Тэгэхээр ерөнхий утгаар бол манайх ингээд нийт одоо эрчим хүчний системийн дундаж үн өртгийг бол манайх ингээд хямдруулж орж иж байгаа. Тийм ээ. Зөвхөн манайхыг харахаар нэг бусдад харьцуулахаар өндөр гэдэг ингээд зөвхөн нэг зүйлтэй харьцуулж ингэж яриад. Тэгэхээр ингээд нийт системээр нарахад бол манайх бол хямдруулна. За гэхдээ нөгөө хэрэглэгчээс авж байгаа одоо дулааны болоо цахилгаан эрчим хүчний үн тариф бол олон жил хямдхан явсаар байгаа нөгөө ард улны сэтгхүүд ийм л байх хэрэгтэй юм шиг. Гэтэл одоо маш олон байдлаар хүмүүс ярьж байгаа шүү дээ. Одоо хэрэгжилж байгаа энэ одоо утасны үнээс хэдхэн хямдхан одоо зардлыг бол эрчим хүчинд зарцуулж байгаа. За одоо харьцуулж болох бусад улс орнтой харьцуулахад ч гэсэн манай хамаагүй хямдхан. Орос улбаны улс өөрөө эрчим хүч үйлдвэрлэгч маш том улс гэтэл тэднийхээс одоо хэрэглэгчд өгж байгаа үн манайх хямдхан байх жишээ нь хятадаас хямдхан. За хөгжлийн одоо төвшин ойролцоо улсуудтай харьцуулахад ч гэсэн бас 20-30% хямдхан ийм байна. Тэгэхээр ер нь бол явж эдийн эрчим хүчний салбар маань хувийн хөгжлийн оролцоо багтай төрийн зохицуулалтаа ингэж явснаас болоод асуудлуудаа хоригдлуулад ингээ богсцсон юм байна. Тухайн бүртэн шийдэж чадахгүй. Тэгээд миний хувьд бол хуучин бас банк санхүүгийн салбарт ажиллаж исэн хүний хувьд бол банк санхүү бол ингээд дампуурх банкуд нь дампуураад тий. Хуучин бол дандаа л улсын өмчийн том банкуд байлаа шүү дээ. Тэгээд хувийн хөгжлийнхаа орж ирснээр бол хамаагүй эрүүлчихсэн тий. Ийм байгаад мөн бас харилцаа холбооны салбарыг бас би бас харьцуулж боддгийн. Тэгэхээр бол ингээд харилцаа холбооны салбар, банк санхүүгийн салбар бол илүү эрүүлчихсэн. Тэгээд муу бүхний одоо нэг зах зээлийн зарчмаараа цэвэрлээд явцсан. Тэгээд одоо бол олон улсын одоо төвшөнд хүрсэн ийм салбарууд харагддаг. За эрчим хүчний салбарын хувьд бол мэдээж яг зөвхөн онцгой салбар байх. Гэхдээ тодорхой хэмжээнд бас нэг улсын хувийн хөгжил нь орж ирээд илүү зах зээлийн зарчим руу байгаагаар ингэж одоо явах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгжиж одоо эрүүлж тэг эцсийн үр дүндээ бол нөгөө эрчим хүчний хангамж илүү найдвартай болж за үнэ өртөгч гэсэн бас нөгөө өрсөлдөөний зарчмаар ингэж яваад ирэхээр урт хугацаанд бол илүү хямдхан байх тийм боломж нь бас бүрдэнэ гэж ингэж харж байгаа. Окей. За сүүлийн нэг асуултыг аваад өндөрлөе. Би бас айгуу тийм өөдрөг хүнэлтэй тэгж бодод. Тэгээд магадгүй айгуу ихт асууж иж магадгүй асуултыг. Юу гэхээр нөгөө гадны улсуудын бирж дээр хамгийн найдвартай тэгээд нууцлах шиг сайн өгдөг компаниудын хувьцаанууд дотор энэ эрчим хүчний одоо салбарын хувьцаанууд байдаг л та. Тогтмол орлоготой гэдэг явж байна. Тэгэхээр танаа хувьд жишээлбэл IPO хийх тухай ер нь юу гэж бодож байгаа бол сая бонд тусгасантай холбоотой нэгдүгээр яг бонд удалж авсан хөрөнгө оруулагч нар байна. Манай компани үйл ажиллагаа бол сарцангуй сайн байна гэдэг үнэлэмж байх гэж бодож байгаа. Гэхдээ бас бид нар нэгэнт олон улсын зах зээл дээр бонд тусгасан учраас үйл ажиллагаагаа илүү сайжруулах, аюулгүй ажиллагаагаа сайжруулах, засаглалын бүтцээ сайжруулах гэдэг ингээд олон зорилтууд бий. Тэгээд олон улсын рейтинг тогтоолгох гэх мэтлэн ингээд нөгөө бонд амжилттай хэрэгжсэний дараах бас ажлууд бол байгаа. За ер нь бас одоо энэ системийн хэмжээний томоохон компани болж байгаагийн хувьд бол бид нар бас IPO гаргах, за илүү нээлттэй компани болох гэсэн тийм хэтийн зорилго бол байгаа. Тэр чиглэлээр бол бид нар бас үйл ажиллагаагаа бас чиглүүлж ажиллана гэж хэлмээр байна. Сайхан мэдвэн. Одоо над чиг хөрөнгөний зах дээр ажилладаг хүнд боллоо. За тэгээд би бас нөгөө өмнөх ярианы өөрийнхөө дүгнэлтийн эцсийн сүүлийн слайдн дээр
нөгөө танаа компани сашины мэнчилгээний зургийг оруулсан. За. Тэгээд нөгөө гал морин жил гарч байгаа юм байна. За. Тэгээд ирээдүг асаана гэдэг энэ өрөө байх шиг байна. Тэгээд би бас бодж илээ. Ингээд гал морин жилийнхаа өвөл бүгдээрээ гал шиг дүрлэлцэж сайхан халуун дулаан тэ тог тасарч байдаа гэдэг айцсгүй сэтгэл зүйн хувьд тэ гарамтгүй. Дээрээс нь ингээд нөгөө гал морин жилэхээр ягаад ч юм нөгөө эрчим хүч тэ одоо эрчим хүч л гэсэн үг шүү дээ гал гэдэг чинь. Тэгээд цахилгаан гэдэг. Тэг гоё тийм юм нэм давхцсан болсон юм гоё бэлэгдэлтэй жил дээр та бүгд маань ингээд үр хүч аваад асуудлуудаа ингээд даваад хүч аваад тэгээд том үйл ажиллагаа томруулж байгаа юм байна гэдэг ийм гоё сайхан бэлэгдэлтэй жил таарч байгаа. Та бүгдийн ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөө. Ирэх одоо өвөл гал морин жилийнхаа өвөл бүгдээрээ гал шиг дүрлэлцэж үнтэй сайхан өвлжихийн төлөө гэж ерөөё. Баярлалаа. За их баярлалаа. За үзэгчдээ та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр тис тоггүй байсаар тис хөлтгүү гэдэг сэдвийн хүрээнд ярилцлаа. Тэгээд зочноор маань бол бүрэлжүүт цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж компани гүйцэтгэх захирал мөнхтөр захирал хүрэлцэн гэж оролцлоо. За ингээд та бүгдтэй баярлалаа.